Гэрээний өсөлт рестораны төвчний хоолыг хамтдаа хийж эзэцгээе. Хийхин тулд юу хэрэгтэй хамтдаа одоо харцгаая. Бичлэгийг эхлэхээс өмнө лайкэд хараад ширээж чадлах мартаа. Энэ хоол маань 4-5 өдрийн посттой болж байгаа. Тийм учраас таад маань тооцоолоод хийгээрэй. Төмсөө жижиглээд чанаад өгнө. Чанахтаа давс хар бэр зэгээрэй. Төмсөө чанжаа хооронд бусдын бүгдийн бэлтэн маш амархан. Нэг ширхэг ловон, хоёр ширхэг шар манжан жижиглээд шодруулж хэлбэртэй хэрчнэ. Ягаас өнгөө нэг ширхэг татаа жижиглээд ирчээд өгнө. Өмнө танилцуулсан 4 үлдэлт Орика брендийн гар блендер дээр бага хэмжээгээр нь маха ингээм машин дэвж таадтай харуулж байна. Бага хэмжээнд хүүхдийн бантгийн мах захыг бол ингээ асуудалгүй машин дэвчнэ. Хариулын тавган дээр базгийн тоос хийж өгөөд сонгон сармас хийгээд хуураад өгнө. Үүн дээрээсээ машин цамах амтлагаанд давс хар бэрц, томатны паста үүн дээрээсээ жижиглэж ирсэн ногоонуудаа хийж өгөөд сайд рухтахад өгнө. Урдчилж гаргасан үхэн шүл юм уу? Бэлэн шүл ашиглаж болно. Базгийн шүл хийж өгөөд дээрээс нь улаан вино хийж өгнө. Тал цааны албаа оргон хийж өгөөд 8-аас 10 минут зөөлөн галарч игнээд өгнө. Төмсний нухш одоо хамтдаа хийцгээе. Төмсний нухшинда масал, давс хар бэр замлагаар 2 ширхэг өндөгний шар, сүү хийгээд сайтар миксэрдэж өгнө. За ингээд төмсний нухш маань бэлэн боллоо. Кремний нухшинда хийцгээе. Энэ нэрээ мах ногоо бодлогч маань нэг л стор дээр маань зарагддаг. Ямар ч одоо ингээд ширхэггүй болтон төмсний нухшиг ингэж гоё машиндаж өгдөг. За ингээд төмсөө чигээд ингээд тараад өчнө. За үнийг шууд шарах шугандээ 200 градуст дээр дороосоо 10-аас 15 минут шараад өгнө. Нэрээ бариулсан салдаг энэ 5 ширхэгтэй хариулын 5.com ирж бүртэл авахыг хүсвэл надруу чадчихвэд аваарай. Өнөөдөр хэрэглэж байгаа бүх бараанууд маань нэг л стор дээр маань байгаа. Тийм учраас таад маань чадчихвэд өнгөө хөрвүүлээд аваарай. Төмснөөч мал дуртай хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл энэ бүр үнэхээр тэрнээс илүү гоё. Хүмүүс энэ махны соос хоёр бол үнэхээр бүр зүгээр галзуу гоё. Төмснөөч мал дуртай хүмүүсийг мэш нэгрээ манахаа. За энэ хүртэл бичлэгтээ минь цугсан баярлаа. Нэрээ фоллоу гэж амжаагвал нам фоллоу гэж дагаарай.